За аль миний хүүхдэд. Босоод тэр хойно сууж байгаа багш нартайгаа мэдлээд багш нар руугаа харж агаад. За сайхан амарцгаасан багш тань. Багш нь Увс аймгийн Улаангом сумын Цогцбор 1-р сургуульд багшилдаг Баасанхүү гэдэг багш байна. Та нарт өнөөдөр иргэний боловсролын үйл ажиллагааны цагийг хамтран явуулах болсондоо багш нь баяртай байна. Тэгээд харж байхад та нар маш сэргэлэн цовоо хөөрхөн хүүхдүүд байна. Тийм учраас итгэлтэй, найдвартай өөрийнхөө санаа бодлыг чөлөөтэй илэрхийлнэ гэж багш нь хүсэж байна, бодож байна. Чадах уу багш тань? За тэгвэл бүгдээрээ дэлгэц рүү анхаарлаа хандуулаарай багш тань. Харагдаж байна уу? Харагдаж байна. Сонсноо. Сонслоо. За бүгд 20 секунд энэ дуунд юу гарав? Бүгд үдээ хянаад бодоорой. За боллоо. За Эрдэнэ охин нь ээж гэсэн. Оо, тийм ээ. Тэгэхээр охины сэтгэлийг бид нар юу гэж болох вэ? Үрийн. За, сэтгэл үрийн хайр гэж бас болно. Тийм ээ? Өөр? Оо, за тийм байх тий. Халамж үрийн ээжийг халамж. Оо, за. Ээжтэй баярлалаа. За, их хүний юу гараад байна уу? Охин ээжийг хайрлаж байна тийм ээ. Бас их үр хоёрын хайр, их үрийн сэтгэл гарч байна тийм ээ энэ дэр. За, бидний ээж биднийг ирнэ. Яаж хайрлт юм? сэтгэл санаагаа. Оо, зөв. Үрийн эндүүгээр. Оо, яг тэгдэг байх. Үйл явдлаараа. Дүрс сэтгэлээр. Өөр нэг энэ бидний энэ орсон дээр ээж нь хайрлаж байгаа хайр нь ямар байдаг бол? Агуу, том байдаг. Багш нь өнөөдөр энэ үйл ажиллагаан дээр хэрэглэхээр юм зөвхнүүд авчирлаа. За, багштай одоохондоо оролдож болох. Та нар энэ ихийнхээ энэ хайрыг энэ зүрхнээс сонгоороо гэвэл ямар өнгийн зүрх сонгож илэрхийлж болох вэ? Бүгдээрээ санал нэг байна уу? Яагаад? Бур зүрхийг сонгож болохгүй юу? сэтгэлийн өнгөш. За. Оо, тийм байх тийм ээ бас. Араа ба зөвхний өнгөш. За. Улаан хайртай болсон.
Яг үн яг тийм байх шүү. Аливаа хөслөн заяаг сонсъё. Баруун хайрыг бэлэгддэг. Бэлэгдэхгүй юу? Оо за. Зоригтой дотор. Баруун хайрыг бэлэгдэхгүй харин зовдөг санагддаг. За тэгвэл бүгдээрээ улаан өнгөтэй санал нэг байна уу? Тэгвэл эхийн хайр ямар байдаг гэж сая бид нар ярьчлаа. Аагуу том багш нь энэ жоохон зүрхнийг ботход эхийн хайрыг энэ зүрхтэй зөөрлөө. Та нар санал нэг байна уу? Санал нэг байна. За тэгвэл эхийн сэтгэл ийм агуу юм байна. Бүгдээрээ санал нэгдсэн тийм ээ. За тэгвэл одоо наашаа хараараа миний хөвгтөд. За юу гэж байна? Тодруулсан хоёр бүрийг суугаараа тодруулсан мөртөд нь аль байна? Уушаараа. Ухаарч гүйцээгүй гинэн сэтгэлийг уужин болгоно. Энэ мөрт ер нь юу гэсэн утгатай юм болоо? Бүгдээрээ нэг 10 секунд бодъё доо. За, хосоороо ярилцаараа. Саяны өөрсдийнхөө боцныг хосоороо ярилцаараа миний хөвгтөд. Ухаарч гүйцээгүй гинэн сэтгэлийг уужин болгоно тэтгсэн билээ гэж байна. За бодох хугацаа дууслаа. Дуусна. За болно. Алис соёлмоо багш нь та хоёрын санааг сонсомоор байна. Ээжийнхээ хайрыг мэдхгүй бүх нь өөр юм. За яг тийм байх тийм ээ. Эхийн энэ их том агуу сэтгэлийг өрн сайн ойлгох болов. Сайн ойлгохгүй байх тийм ээ. За тэр хоёрыг сонсъё багш тань. За хүлээж байгаарай гэсэн заяа. Жогстой ээжээ сэтгэлийг ойлгохгүй тэгээд тоолгохгүй ээжээ хайрлах сэтгэл олон гэсэн. Оо ямар мундаг юм бэ миний хөө өстө гайхалтай байна. За хүссэн заяаг сонсъё. Эхийн санаа үрийн санаа уулын зүйлтэй адилхан байна. Яа тийм байх тийм ээ. Алуу нинжин. Ээжээ өрөө багтах гэдэг. Ашлисэн гэсэн. Ээжээ хаалт. Яг тэгдэг байх тийм ээ. За зөриг театрыг нэг сонсчээ. Төрсөн өрөө юу ч мэдхгүй байхад ээжийн хайраараа хүмүүжээр төрсөн. Яг тийм байх. За бүгдээрээ багш нь бүгдний чинь саналыг дараа нь сонсон заа юу. Тэгвэл үрийн сэтгэлийг бүгдээрээ нөгөө зүрхнийхээ өнгнөөс сонгоё. За багш нь эндээ сонгоч. За нааш араараа багш тань. Та нар ямар өнгийг сонгоё гэж бодож байна? За улаан уу. За. Борыг сонгож байгаа юм байна уу? За бүгдээрээ улаантай санал нэг байна уу? Яагаад вэ? Яагаад вэ? За яагаад? Чи яагаад улааныг сонгох болов зориг таажаа? Бусдад нь бусдаагаа сонсороо агш тань. Дэгээ баримтлаараа. Улаанаас бас хайрыг илэрхийлсэн бол Йоо ямар мөн. Батынхийг сонсъё. Яагаад бор зүрх сонгох болов багш тань? Ишээ тэр агуу баярыг өмнө ойлгохгүй. Оо ямар мундаг юм бэ? Өрн ихийнхээ сэтгэлийн агуу хайрыг өрн гүйцэд сайн мэдэрч чадах болов. Нөгөө их хүн үрээ хайрладаг энэ их агуу хайр буцаад өрн ихтэй өгч чадах болов. Чадахгүй учраас Батыг яасан гэж байна вэ? Борыг сонгосон гэж байна. Санал нэг хүүхдүүд байна уу? Бид нар санал нэг болохоор яадаг үлээ багш тань. За, санал нэг байвал. За, их сайн байна. Багш нь тэгвэл одоо та нарт нэг их уншиж
Өгье. Бүгдээр анхааралтай сонсоороо миний хүүхдүүд. Цуутын цагаагчгүй нутагтаа хүүгээ нутагтаа хүргэж ирээд шархны халуунаас болж насан ууд болохын өмнө унгандаа гэрээс үгээ захиж за хүү минь ар газар битгий унтаараа айлын үүдээр битгий гараараа ижилтэйгээ явхад адууныхаа захад яваараа сүүлд нь явбал эзэн нь зоддог юм шүү. Харин дунд нь орвол олон адуу дайрч өшгөлөх гээд байдаг юм. Ус уухта түрүүнд нь ууж байгаараа. Ээжийнхээ газар дээр 3 жил болоод ирээрэ гэж хэлээд хорвоогийн мөнх бусыг үзжээ. Цолмон цоохор унах ээжийнхээ үгэнд оролгүй арга газар унттал чон түүн рүү дайраад салхи шуурах хөлдөөч гэгээд айлын үүдээр гарахад ногтон түүнийг боргож хөөгөөд айлынх нь хүүхдүүд барьж унах гээд зүдрээх болов гин. Тэгээд бум уйлж бөжөр жороолоод ээж минь хэлсэн энэ үг яасан сайхан үг байсан юм бэ гэж бодно. Өөр газар унтдаг болов гин. Айл амтны араар гарвал нам гүм сайхан байдаг болов гинэ. Ижлийнхээ өмнө яваад усанд ортол тунгалах сайхан устаа золгож адууныхаа захад гараад явсан чинь амтан хүн зодохгүй. Таан өвсний соргыг идэж аятаа сайхан явдаг болов гин. Унаг өдрөөс өдөрт ээжигээ санам мөрөөдөж миний ээжийн хэлсэн үг яасан сайхан үнэн үг байсан юм бэ гэж бодно. Толгоогоороо тоглож тоосноосоо босгож явсаар 3 жилийн нүрийг үзэлгүй ээжийнхээ газарт очижээ. Гэтэл яс үс хоёр нь байж гин. Харин 3 жилийн дараа очтол бал буран урагчгсан үзэгсэнтэй сайхан газар түүнийг угтаж гинэ. Бал бурмаарн хооллоод толгоогоороо тоглож тоосноосоо босгаад явж байтал эрийн сайн эрхийн мэрэгэн хүүтэй увчирч гиндэ. Эрхий хүү унганаас чи миний морь мөн үү гэж асуухад унаг хариуд нь чи миний эзэн мөн үү гэж асууж гин. Эрхийн мэрэгэн хүү мөн гэж хариулахад хэрвээ чи миний эзэн мөн бол намайг хурдхан барьж ав гэж нөө унаг хэлж гин. Эрхийн мэрэгэн түүнийг мөнгөн хазаараар хазаарлаж мөнгөн эмээллэж авч гин. Тэгэхэд унаг за чамааг миний эзэн мөн бишийг ялгаж мэт хийн тулд уулыг тал болтол талыг том болтол бухий. Хэрвээ чи тогтож чадвал миний эзэн мөн гэж бодъё. Чи чадахгүй бол миний эзэн биш шүү гэж гин. Тэгээд уулыг тал болтол талыг том болтол бухаж гарч гин. Эрхийн мэрэгэн хүү эрийн сайнаар тогтож чадав гин. Ингээд эзэн нь морио мэдэж, морин эзнээ танив гин. Ингээд энэ хоёр амар сайхандаа жаргаж гин. За ихэд юуны тухай гарав? Бүгдээрээ нэг 10 секунд бодчихоорой гэж тань. За болно. За багш дараа асууя. За юу. За зургийг сайн хараарай. Юу гэж бодож байна? Энэ зургийг хараад юу бодогдож байна? Сайн бодороо гэж. Алуу эсвэл чи юу? Ээж нь бүр соёлтойд явж байгаад унгаан яанц юм болов? Үн тийм байх тийм ээ. Ээж авч
Оо яа яг тэгсэн байх тийм ээ. Ийм гэмтээ явж байхад өмнө мэдгүй тавлаа явж байна. Оо яг тийм байх. Тэгвэл хүүхдүүдээ та нарыг зүрхнийхээ өнгөөр энэ ихийн сэтгэлийг сонгороо гэвэл ямар өнгийг сонгох вэ? Багаараа ярилцж байгаа шийдэд нэг нь аваад гараад ирээ багш тань. За бэлэн болсон бол гараад ирээрэй багш тань. За санал нэгтэй байвал санал нэг байна гэж сууж болно. За юу. За хэлээрэй багш тань. Хөөе багш тань. Яагаад улаан өнгө сонгосон тэрнийгээ тайлбарлаарай багш тань. Оо за тийм байх. Ээлжтэй хайртай болохоор За ээлжтэй хайртай учраас би улаан өнгийг сонгосон гэдэг. За өөр санал нэг хүн байна уу? Ээжсэн ээжтэй хайртай тэгээд заасан. Хийстэй нөгөө асуулаа байдаг. Түүнч асуулаа гэсэн. Оо ямар мундаг мэ. Танаа багаараа гаргаж ирсэн шийдвэр үү? За өөр санаа хэлэх баг байна уу? За хэлээрэй багш тань. Бусдад нь санал нэг байна уу? Энэ бүр намайг хайртай болохоор улаан хайр билэгдэг болохоор би манай баг улаан. Оо за их сайн байна. За багш тань. Бусдад нь чанга сонсохдоор хэлээ. Хин санаа үрдээ байдаг болохоор би улаан өнгийг сонглоо. За сууж болно. За хэлээрэй багш тань. Бусдад нь сонсохдоор. Хин сэтгэл агуу болохоор. Оо за ямар мундаг юм бэ. За Тийш улаан байдаг болохоор хайрыг билэгдэг гэж улаан өнгийг сонгосон. Оо за тэгсэн байх тийм ээ. За тэгвэл нааш хараарай багш тань. За хараарай. Дэлгэц рүү хараарай багш тань. Асуултыг ухаан ойлгож өөрийнхөө бодлыг илэрхийлээрэй. Одоо хүн болгоно дотроо яах нь вэ? Тунгаан ботох нь шүү багш тань. За асуултан дээр доор байна. Гэрээс үгээ захиж байхдаа эхийн сэтгэл ямар байсан бол бүгдээрээ бодороо гэсэн тийм ээ. Доор бүрний нэг 10 секунд бодъё. Багш хугацаа өгье. Үрээсээ явуулахын тулд гэрээс үлдээсэн. Үрээ? Үрээ сайн амьдруулахын тулд. Оо яг тэгсэн байх тийм ээ. Үрээ заваахгүй тул хичээсэн. Аа яг үн тэгсэн байх. Энэ үгийг хийж байхдаа сэтгэл нь маш их хандлаа. За яг тэгсэн байх. Миний хүүхэд одоо гайгүй явцдаг л байна. Яг тэгсэн байх. Өөр санаатай хүн байна уу? Өөр бодолтой. Бусдуудтайгаа санал нэг байвал багш нар санал нэг гэсэн юугаа өргөж болно шүү. За багш нар сонсъё. Ихэнх хүүгээ хайртай болохоор энэ үгийг сайн яваасаа гэж хүссэн. Тийм байх шүү. За зоригтат хүүвэ? Аюулгүй байлгах. Оо яг үн аюулгүй байлгах гэж тэгсэн байх тийм ээ. За инх болдыг сонсъё. Яг тэгсэн байна. За тэгвэл бүгдээрээ зүрхнийхээ өнгөөр энэ асуултын хариултыг өгөөрэй багш тань. Ярилцаж байгаад баг дотроо ярилцаж байгаад зүрхнийхээ өнгийг сонгоод сууж байгаарай багш тань. За соёлмогийн багийг сонсъё. Ямар зүрх сонгов?
Яагаад наад зүрхээ сонгох болов? Тэгээ өргөжээрэй. Ээж нь нас барсан ч гэсэн ээжийнхэн зүрх одоо ээж хүүгийнхэн зүрх сэтгэлд ээж нь үргэлж дотроос нь хайрлаж чаддаг. Яг тийм байх тийм ээ. Зүрхээ хааштай багштай наагаараа. Ээж нь үгүй гэхдээ нөгөө сонгол хийсэн шүү дээ. Тэгээд тэр хэсгийг яг ихний өргөжөөтэй газар битгий унтаа гэдэг. Оо за ихийнхээ захиасыг биелүүлээгүй учраас цаа наашаа та авчирд наагаараа багштай. Өөр санаа хэлэх баг байна уу? Оо за тийм үү гэсэн. За бор зүрхээ авчраа наагаараа гэсэн. Энэ зургийг хараад юу бодогдож байна? Ганцаардж байгаа сэтгэлийг тэр ихийгээ бодож байгаа, өгүүлж байгаа сэтгэлийг ямар зүрхээр илэрхийлэх вэ? Яагаад? Аль үсээ бор зүрхээ аваа гараад ирээрэй багш. Яагаад бор зүрх сонгох болов? За гараад ирээрэй багш. Аль хонгорцлаа? Яагаад улаан зүрх сонгох болов? Нааш аваа гараад ир. За багш тайлбарлаарай. Яагаад бор өнгө сонгох болсон бэ гэвэл бор өнгө залан шаарл илэрхийлж энэ гүү хүн Бусдууд нь сонсороо багш. хүн болохоор ээжигээ санаад зовж чадчих. Оо за ихээс сансан сэтгэлийг бор өнгөөр илэрхийллээ гэж байна. За. Өнөөгийн сэтгэлийг улаангоор илэрхийлсэн. Яагаад улаангоор илэрхийлсэн бэ гэвэл өнөөгийн ээжигээ маш их хайрлаж санаж байна гэсэн болохоор улаангоор. За яг тийм байх тийм ээ. За. За илэр. Бусдууд нь сонсороо. Зөтийн цагаагч унгахаа яг тэмдэглэн гэсэн учраас унгаан ээжигээс санаа зовсож байна. Оо за тийм байх. За. За илэр багш. Өнөөг ээжтэй хайртай болох санаж байгаа болохоор тэгээд бид нар улаан. Улаан өнгө сонгосон юм уу? За ямар мундаг юм бэ? За тэгвэл асуултыг хараарай. Асуултыг ухаан ойлгож, багаараа хамтран ярилцаж, найзуудтайгаа санал бодлоо хуваалцаарай. За асуулт дуус. Тэгж болтгоо шүү гэх юм бол зөрчиж магадгүй гэж бодсон болохоор би бодож байсан. Оо, эхийн захиасыг биелүүлээгүй байж магадгүй гэж утсан уу? За зүрхээ аваад ирээрэй багш. Улаан зүрхээр сонгохоо. Яагаад? За аваа гараад ирсэн. Танаа сая ямар зүрх сонгосон юм? Ээж надад хайртай болохоор зовн. Ээж надад хайртай болохоор үгийн зүрхчүү зовн гэж. Оо за надад хайртай юм чи ингээд улаан зүрхээр цаа энэ дээр тавиараа гэсэн. Ямар зүрх сонгосон сая? За. Ихмэд надаас болж энэ хамгаалал болохоор би буруутай. За яг тэгсэн байх тийм ээ. За. Зургийг хараад юу бодогдож байна? Нутагруугаа бийж байна. Нутагтаа энэ цолмон цонхор ээжтэйгээ хамт нутагтаа яатсан байгаа лөө гэж. Ирцэн байгаа штэ. Одоо яасан байна? Аль марл эднэс. Ээжийн ясыг харж гэнэ гэж бодож байна уу? Оо за. Тэгвэл ээжийнхээ ясыг харж байгаа унаг ер нь ямар байгаа болоо? Их сайхан улаан өнгийг сонгосон гэсэн наашаа гараад ирээд байгаа гэсэн. Яагаад? Яагаад би багуудыг сонгосон бэ гэвэл өнөөдөр ээжтэйгээ хамт байхгүй учраас ихэд зовж байгаа. Оо яг тийм байх шүү. Их нь орныхаа төлөө энийг гэсэн. Энэ бол хайр. Оо за хайр учраас улаан өнгийг сонгосон. За дэлгэцийг хараарай гэж. За баярлалаа гэж. Дараагийн асуултанд. Асуултыг ухаан ойлгож, багаараа хамтран ярилцаж, шийдвэрээ гаргаарай. Эхийнхээ хэлсэн захиасын ямар их үнэнг мэдрэх бүртээ унганд юу бодогдсон бэ? Ээж минь яасан сайхан үнэн үг хэлээвэ гэд унаг хэд хэдэн удаа бодож байсан тийм ээ? Энэ үед ер нь унганд юу бодогдож байсан юм болоо? Багаараа ярилцаарай. Багш нэг 20 секундын хугацаа өгье.
За багаас нэг хүн шийдвэр гаргаад аваад ирээрэй. Инх удаа багш нь чиний багийнхаа саналыг чамаас сонсомоор байна. Анар чимгээ багш нь танаас саналыг чамаас сонсомоор байна. Танаа багийн саналыг. Анамдын цаатлын охин хэмлээ. Удвал танаа багийн саналыг багш нь чамаас сонсомоор байна. Бэлдэж агаарай. За гараад ир. Төлгөн гараад ир. За бүгдээрээ сонсоорой багш та. Нааш араарай. Ээж минь далтыг хардаг байсан юм бол шүү. Оо! Даалдыг хардаг байсан юм биш үү? Гэж ботсон гэж байна. За, тийм учраас яасан? За. За хэлээрэй багш тань. Оо, яг үн. Тэгээд худлаа хэлдэггүй юм байна. Ээж минь намайг ганцаараа өгөхөөр сургаалуудыг хийсэн Гэж бодсон уу? За. Тийш хараад ангийнхантаа хараад хэлээрэй. Өрн ээжээгээ хайрлах тусам өрн том болох тусам өрийн сэтгэл улам томорч ээжээгээ хайрлах сэтгэлтэй болно. Оо, ямар гайхалтай юм бэ? Томрох тусмаа нөгөө их их сэтгэлийг яагна гэж байна. Ямар мундаг юм бэ аль багш нь. За сонсороо багш тань. Ихийн сэтгэл маш агуу том болохоор ээж нь дандаа хүүхэд зэмдээс аваад нөгөө дандаа сургаал. Яг үн тийм байсан баг. За сууж багш. Ихийнхээ үнийг хурдсан мэдсэн бол цон баригдаж хөөгдөд буудахгүй нохоод нь барилж идэхгүй байсан гэж. Яг тэгсэн баг. Ихийнхээ захиасыг яах байсан бэ гэж байна. Дийлүүлэх байсан байхаа. Ээж яаж ингэж сайн мэдж байгаа юм бол өөрөө багтаа туурж исэн юм болов уу? Оо, яг тийм байх та тийм ээ. За наагаар багш тань. За бидний зургийг хараад юу гэж бодсон мөлий? Ямар зүрхнээ сонгосон мөлий? Одоо асуултыг ярилцаад юу гэж ойлгов? Зүрхээ өөчлөх саналтай хүн байна уу? Үгүй юу. Бүгд санал юм. За их сайн. Ёстой мундаг байна миний хүүхдэд. За тэгвэл дараагийн зургийг хараарай. За энэ зургийг хараад юу бодож чинь? За тэр хоёрыг сонсъё. Өрн ээжийнхээ үгээр өвсөөр байгаа сайн нэртэй болчих сайн мөрөөсөн. Маш сайн байна. Марл Эрдэнэг сонсъё. Ээж нь 3 жилийн дараа ирээрэй гэсэн учир нь хүүгээ сайжруулаад олгож үргэж аюулгүй байхын тулд гэсэн баг. Яг үн тэгсэн байх та. За үжин. Сайжруулаад болж Сайд. Төгөлдөр. Ээж нэг онгоны тэр ээж нь болохоор яг ээжээ өгсныг харсан тэгээ 3 жилийн дараа ирээд гэсэн нөгөө Бусдаагаа сонсороо. ясан яг нөгөө энэ онгоны ээж нь болохоор нөгөө газар шидээд гой урмал ургаад тийм болохоор ээж нь 3 жилийн дараа ирээд гэсэн. За тэгвэл энэ зургийг хараад ямар зүрхийг сонгоё гэж бодож байна? Улаан. Бүгд санал нэг байна уу? За тэгвэл багш нь улаан зүрх сонгоод энэ дээр нь тавьчих. Өөр санаа бодолтой хүүхд байна уу? ээжээстэй Оо яг үн. Миний ээж өстой мундаг ухаантай шүү гэж бодсон ба. За одоо хараарай. Асуултыг ухаан ойлгож хосоороо хамтран ярилцаж шийдвэрээ гаргаарай гэж байна. Эзнээ таньсан унганы сэтгэл, хүлгээ таньсан хүүгийн сэтгэл ямар байсан бол? За хосоороо ярилцаарай. За 10 секундын хугацаа өгье багш нь.
Сууж байгаа шүү дээ. Сууж. За. За болсон аа гэж тань. За дуусгая. Би биенийг хүндлээд би бинийгээ сонсно. За. Алуу агш тань. Хүссэн заяа дахиад хэлдэ. Аз жаргалтай байсан. За, аз жаргалтай. Санал нэг хүн байна уу? За, санал нэг бол бид нар яадаг вүлээ? За, өргөөр. Өөр санаатай юм байна. Аз жаргалтай сэтгэлийг бид нар юугаар илэрхийлэх вүлээ? Мэдээж улаан зүрхээр, тийм ээ? За, багш нь улаан зүрхийг тавьчих. Өөр. За, төлөвнийг сонсъё. Сайн нэгэнтэй сайн бүлэгтэй боллоо. Оо, яг тэгсэн баг чи юм. Төлөвлөн гоё байсан. Яг тийм байх. Хайлуу марлэрт. Сайн зүйтэй сайн бүлэг мартаасан чи хаач ясаа алдсан бэ? Яг тийм байх. За, тэгвэл бүгдээрээ наашаа хараарай. Бүгдээрээ наашаа хараарай гэж. Эндээс харахад унганы сэтгэл зүрх үргэлж улаанаар байх боломж байсан уу? Байсан. Тэгвэл энд яагаад бор болоо явчих вэ? Яагаад вэ? Тэгвэл унган нөгөө галууны өндгөн дээр гიშгээд тэгээ бор болсон. Ээж нь байхгүй биш санагдсан. За, яг тэгсэн байна. Ээж нь үнэндээ болохоор Маш сайн байна. Ихийнхээ захиасыг хүслэн заяа. Энтэй санал нэг байна уу? Хэрвээ ихийнхээ захиасыг биелүүлжсэн бол яах байсан бэ? Яг тийх байсан байх. За багш нь ширээн дээр чинь бүгдэн чинь эргцүүлээ ууц өгсөн байгаа. Ихийнхээ захиасыг биелүүлээгүй үеийн унганы сэтгэл ямар байсан бол биелүүлсний дараа унганы сэтгэл яаж өөрчлөгдсөн болоо? За багш нь хугацаа харъя. Илүү байна уу? За бүгдээрээ 1 минутын дотор бодоод бичээрэй. За бичиж дуусаад бүгдээрээ доор нь нэрээ хичээрэй багш тань. Бүгдийн чинь сэтгэлийг багш нь уншиж танилцъя. За юу. За дуусгаарай багш тань. энэ амьдрал үнээр чинь юм бүгдийн ээжийн захиасыг биелүүлээ гэж байна. Оо яа. Ээжийн захиасыг биелүүлсэн ээжийн захиас энэ байж байгаа. Наа бүгдсэн байна. Тэгэхээр чахгүй яаваа. Яг үнэ. Биелүүлсний дараа ямар болсон бэ? Ээжийн захиасыг биелүүлсэн үү? Яг үнэ байх тийм ээ. Тэгэхээр залгуул үнэн юм да. Тийм учраас би одоо юу хийж вэ? Ихийнхээ захиасыг биелүүлсэн үү? Ээж маань нэг сайн байх гэж энэ үгээр хэлж байна. Сонсороо. Ихийнхээ захиасыг биелүүлсэн үеийн ээж маань үнэн хэлсэн юм байна. Ээж минь надад хайртай юм байна. Яг үнэ тэгсэн байх тийм ээ. Ээж минь бол би ингэж зовхгүй одоо бичсэн юм байна. Яг үнэ тэгсэн. Ээж маань ингэж авчих. Ийгсэн. За бүгдээрээ зэрэгцүүлэх хуудсыг нэгтгэж ширээн дээрээ тавьчаарай багш тань. Энэ ихээс юуг ухаарав? Юу ойлгов? Юу бодогдож байна? Ихийн хайр агуу том юм байна гэж байна. Ээжээ үргэлж хайрлаж байх. Оо, ямар гайхалтай юм бэ? Ихийн хайр агуу юм чинь тэр агуу хайрын өмнөөс бид нар яах ёстой вэ? Тагийг хэлээрээ марл ирднэ. Ээжээ үргэлж хайрлах. Маш сайн. Түр баяр. Ээжээ үргэлж жаргалтай ойлгож инээс үлдэж байгаа. Яг үнэн. За болно.
бүгдээр маш гоё хариулт багштай өгөх байх гэж бодож байна. Бүгдэнд нь яг үрээ хайрлах. Багш хамгийн сүүлд энд нэг юм. Нааш харда. Энийг би яагаад ингэ тавьсан болоо? Юу гэж бодож байна? Тэнд нэг асуултын тэмдэг тавьсан байна. За. Иргэний хайрлах үгийн сэтгэл улаан байх уу бороо? Улаан байх уу бороо байх уу гэж бодсон уу? За. Чи ихийг ямар өнгөөр хайрлах? Оо за. Өөр. За тэгвэл энэ асуултын тэмдэгний арталт юу байгаа бол та нараар таалах гэсэн. Та нар юу гэж бодож байна? За хангаас сонсъё. Маш том улаан өнгийн зүрх. Оо тэгж бодож байна уу? Яагаад тийм том улаан өнгийн зүрх байна гэж чи бодож байгаа юм? Яагаад багш хангаа? Яа тэгвэл их цоти заахгүй унаа маш том улаан зүрхээр хайрсан болохоор унаа үрэн зэрийг хариу барьж маш том улаан зүрхээр Ямар мундаг юм бэ? Хангаад бүгдээрээ нэг баяр хүргэе даа багштаа. Яг хангаагийн хэлснээр багш нь энд маш том улаан зүрх ард нь уус юм а. Энэ зүрх одоо хаана очих шиг хэрэгтэй болов? Оо, үрийн сэтгэлийн доор. Одоо юу ийсвэ? Их үр хоёрын агуу том хайр яаж гэнэ? Үүссэн байна. Бид нар анх үрийн сэтгэл ямар байсан гэж хэлсэн мөлий? Оо, багахан дундуурхан гэсэн. Тэгвэл одоо ихийг хайрлах сэтгэл маань одоо өөрчлөгдсөн үү? Өөрчлөгдсөн. Маш сайн байна. Багш нь баярлалаа. Өнөөдрийн үйл ажиллагаа ингээд өндөрлөж байна. За багш нь стейк баярлалаа. Та нарт ч гэсэн багш нь баярлаж таларснаа том улаан зүрхээрээ илэрхийлээ. Баяр таа хүүхдүүдээ.